За бид нэр одоо зөв цэцэрлэг дээр яриад байна. Одоо чихэл төрсөн болон эмэл халамжийн тийм хүмүүсийг хөгжүүлэх зорилготой 80 хүүхдийн цэцэрлэг дээр бид яриад байна. Тэгээд өмнө нь одоо ажил 80 хүүхдэд явж ирсэн бол одоо бол ажил маань 90 гаруй хувьтай ингээд ирсэн байж. Тэгээд цэцэрлэгийнхаа одоо явцыг та бүхэнд одоо харуулъя бид. Эндээс ихтэй бол нөгөө цэцэрлэгийн маань байгууламжийг гаргах, байгалийн мэдхүн өчиг бий болгох энэ зүйл маань энэ тавьж байгаа. Ямар энэ хоол юугаар тавьж байгаа юм те. За энэ болохоор одоо яг байгалийн одоо орих байгалийн хавцал хорог гэдэг нэг яг байгалийн зүйлсийг хүүхдэд орчинд нь одоо танин мэдүүлэх зорилготой. За тэр цаана бол одоо яг найрамд оргил алтай таван болдгийн өндөр ориглыг ингээд нааш нь тоолгож ингээд зурж бүтээсэн одоо энэ зураач залуучууд одоо амраа болон ундраа залтайгаа идэх зурсан байгаа. За энд бол нөгөө зөөлөн эзэн дээр эзэн тавтай болгоод хүүхдүүд тоглуулах зорилготой. Хоргийн том. Одоо энийг болохоор гадна талаар нөгөө эзэн будгаар будаад хүүхд тоглоход ямар ч одоо юугүй гэмтэл бэртэл авахгүйгээр бас ингэж янзлахаар байгаа. За өмнө ирэхэд болохоор одоо таар гэдэг юмнууд дутуу байсан бол одоо бол ямар ч гэсэн одоо та бүхний бас дэмжсэн зарим компаниудын дэмжлэгээр бол пар болон тааз гэдэг ажлууд хийгдсэн. Өрөөнүүдийн одоо энэ тагшилгээ дотор заслын ажлууд бол хийгдсэн. За ингээд цаашаа явах юм бол тэр одоо ингээд ариун цэвэр болон нойрын өрөө тэнд харагдаж байна. За энэ манай гал тоогоо маань нэлээд бас ингээд догчдсан одоо уур сорогч гэх мэтлэн гал тоогооныхоо тоног төхөөрөмжүүдийг ингээд суйрлуулад суусгаар байгаа. Надад энд бол техник хэсэг ингээ харагдаж байна. За энэ бол хүүхдүүдийн амралтын өрөө, унтлахын өрөө болох юм шүү дээ. Одоо энэ энд бол ингээ унтлахын өрөө бий болсон. За энэ дээр фармууд зарим нэг одоо фармыг суйрлуулах гэдэг ингээ явагдсан байж байна. За энэ өмнө ярьжсэн нөгөө тайцны хэсэг байгаа. Одоо энэ дундаа жижиг эргэдэг тайцтай. За тэр арт талд тэр ахын янзлж байгаа хэсэг дээр болохоор нөгөө мороо уур хөгжмийн зэмсгүүд наагаараа хөшигтэй хөгжмийн зэмсгүүдтэй тэгээ хөшиг нь одоо тайзных нь артлынх нь юм солигдож идэг наана одоо хаадаг нээдэг тайзтай тэгээ эндээ хүүхдүүд үзүүлэн тоглох юмнуудаа хийн бид нар нөгөө цэцэрлэгийнхаа нээлттэй болохоор энэ дээрээ бол бүрэн хэмжээний тоглолт хий гэсэн бас тийм төлөвлөгөөтэй явж байгаа та бүхнийгээ одоо дэмжсэн хамтарч ажилласан бүх хүмүүсээ одоо урьнаа нээлтэн дээрээ. За ингээд цаашлаад болохоор энэ болон бол миний тийм бассейн хий гэж төлөвлөж байгаа юм. Энэ дээр нэг хүүхдүүд усанд одоо сэлж тулдаг одоо усанд ордог тийм одоо бассейн хэсэг. Цаадлын ханыг бол бид нар байгалийн зураг болгоё гэсэн ийм зорилготой байгаа. Зураач нар бас ахаад бас хамтарч ажиллаж болохоор байгаа. За тэгээд үндсэндээ бол одоо энэ 70-80 хүүхдийн цэцэрлэг маань бол одоо ашиглалтанд ороход бол тунд өгсөн байна. Одоо 90 гаруй өрөөгөө орчихсон. Одоо тэгээд та бүхнээс хүсэх зүйл юу аах вэ гэхээр хамгийн гол нь энэ бол маркетинг шал одоо доотлын шал мөн юуны ариун цэвэр өрөөний нөгөө бэлтаанууд гэдэгтэй байгаа байхгүй юу. Тэгээд ийм зүйлүүдийг та бүхэн бас ингээд өөрсдөө эд материалаар болон одоо юу гэдгийг ийм компаниуд энийг үйлдвэрлэдэг ч юм уу ийм компаниуд байх юм бол бид нар бас буцаагаад тэр компаниудыг сарын турш зөрчилж өгч байдаг юм ингээд харилцан одоо туслах зорилгоор манайхыг дэмжсэн энэ цэцэрлэгийг дэмжсэн байгууллагуудыг бид нар бас Creative Mongolia гэдэг 32 мянган лайктэй энэ хуудсан дээр сарын турш бас зурчилж өгөх эрх үгүй гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд бүгдээрээ одоо энэ хүүхдүүдэд нэг удаагийн одоо хоол, нэг удаагийн тусламж гэхээс илүүтэйгээр энэ хүүхдийн байнгын хөгжих орчинг
бий болгож байнгын одоо хүүхдүүдийн ирж суралцаж хөгжиж өөрөө өөрсдөө ингэж хөгжиж явах юм орчинг одоо бий болгоно, цэцэрлэгийг бий болгоно гэдэг бол бас насан туршийн хүүхдүүд хөрөнгө оруулалт болох юм аа. Тэгээ та бүхэн зөв амьдрах ухаан төвийн зөв цэцэрлэгийг дэмжээрэй. Одоо энэ дэлхийд одоо цэцэрлэгтэй багтахгүй одоо энд бол 30 гаруй хүүхдүүд байж байна. Мөн одоо ойр орчмын энэ шээ одоо энэ цэцэрлэгт явах сонирхолтой маш их хүүхдүүд байгаа. Тэгээ ерөнхийн ингээ орчин бол та бүхэн ингээ харж байгаа цэцэрлэгийн маань орчин. За ингээд ийшээ орохоор энд бол нөгөө хүлээж авсан одоо юу гэдэг янз бүрийн хүүхдүүд чихэл дурдсан одоо тийм хүүхдүүд энэ одоо нөгөө ариун цэврийн өрөө тий тусгай тийм угаалгын өрөө энд бол нөгөө эмчийн өрөө болох энэ хэсгийг эмч маань одоо хүүхдүүдэд хүлээж аваад үзлэг юунд хамруулад онцлогоо явуулаад ингээд байж хахаар пөөчин бол одоо энэ чинь гараж байсан тийм өрөө ингээд энэтэйгээ нийлүүлээд юу болгосон байна. Одоо та цэцэрлэгтэй болчвол энэ цэцэрлэг рүү орохыг хүлээгээд байгаа юу? Бид хоёр сургууль. Хоёр ч сургууль орсон юм биш үү? За манай хоёр маань том болоод сургууль орчихсон байж байна. За ингээд энэ бол нэг хаалга байж байгаа. Одоо гурван тийм багтуултай болгож уулын ийм бодит төслийг гаргахын тулд бол ингэж хийсэн байгаа. Яа. За ерөнхийн ингээд үр зураг маань ингээд харагдаж байна. Цаагуур ингээд ерөнхийн хүссэн хийж байгаа. За өнөөдөр ингээд зөв цэцэрлэг дээрээс ерөнхийн нөгөө хийж байгаа ажлын явцыг та бүхэн мэдээллээ. Ингээд дэмжиж байгаа олон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд одоо бүгдээрээ үлдсэн жоохон ажил байгаа юм чинь энийгээ хамтдаа дуусгаад Монголын ирээдүг хүн болох хамт ажиллаарай гэж хэлж байна. Баярлалаа.